Бүгдээрээ хай. Энэ удаагийнхаа бичлэгээр Питерт байдаг 5 гоё кафе руу орж үзээд туршилт хийхээр шийдсэн. Манай хамтрагчмаар Цэсма ирсэн байгаа. Бүгдэнд нь сайн уу? Бид захиалга хийсэн. Тэгээд одоо бид амталж үзье. За миний болохоор баскский чизкейк байсан. Амталж үзье. За би чимээ гэж. Чигээ самдч. Тэнийх нь байлаа. Миний уухан эспрессо байсан. Минийх бол фильтр кофе. Тэгээд браунигаа амсаад үзсэн үнэхээр гоё юм билээ. Тэгээд амар чихэрлэг тэгээд амар гашуун кофе байгаа болохоор хоорондоо гоё зөгцөж байна. Мясаа амар гоё аманд ороод өөр хайлж байна. Nice. Чи анхудаа эспрессо ууж байна уу? Аха, би анхудаа эспрессо ууж үзэж байна. Яг гоо маш жижигхэн газар юм л да. Тэгээд энд юу вэ? Хавхан ширээ. Хүмүүс их байгаа үед бараг суудлаа олдохгүй. Тэгээд манай Васильский остров дээр байдаг юм жижиг метронд ойрхон гэхүү. За ер нь ойрхон. Метронд ойрхон. Тэгэл ийшээ орж ирэл сууж болно. Гол нь нөгөө ийм жижигхэн байхын давуу тал нь юу гэхээр хүмүүс ихээр орж ирэхгүй тэгээд ингээд яг гоё тухтай байж болно. Хүмүүс их байдаг кофе шопууд чинь амар их чимээтэй байдаг шүү дээ. Бас интерьерийн хувьд бол үнэхээр содон өөрмөц юм. Тэр болгон газрууд ингэж зориулагчулаагүй. Би бинийхээ шол амсч үзлээ. Миний хувьд гэх юм бол нэг тийм чихэрдэг нилуун зүйл дурггүй. Тэгээд надад бол яг тийм амар гоё санагдсан. Ягаад гэвэл жоохон нилуун санагдсан. Тэгээд энэ самартай байна. Самар нь бол давстай болов гэж. Тэгээд дотор нь жоохон нэг тийм давслаг тийм. Кексийн гурлан жоохон хатуу. Зүйл юм биш. Надад бол тийм байлаа. За оюун намгийн захиалсан чизкейк бол надад үнэхээр зөөлхөн тийм бүр нялуун амттай санагдлаа. Тэгэл ингээл амд оронгууд нэрээ яг хайлж байна. Бид хоёрын захиалсан шиг ийм чихэрлэг юмнуудыг ер нь ийм гашуун кофетой тий кофенд сахар нэмэхгүйгээр хажуугаар нь нуусан яг зөв сонголт гэж би бодож байна. Бис нэг стакан авъя гэсэн юм баггүй юу? Тэгсэн чинь айгу том стакан байна. Энэ стакан шат том. Тэгээ өнөө хувьд гэх юм бол нийт 300 €. Эспрессо кофе 120 рубль. Чизкейк нь 270 рубль. За миний брауни 250 харин фильтр 140 болсон байгаа. Маш их таалагдлаа. Презентацийн гаргадаг кино мэн үзүүлдэг ч юм уу ямар нэг тийм нөгөө цагаан самбарыг хөтөлөө. Юу хөтөлөө тэрийг? Тэр цагаан презентацийн самбарыг за бүгдээр мэдж байгаа гэж нэг тийм. Орсын презентацийн гаргадаг юм шиг байна. За ямарсан орчны үед бол үнэхээр nice, амар гоё тухтай байлаа. Пенз яваад байгаа юм шүү дээ. Үгүй энэ зүгээр нэг тийм радио хаа. Пенз байгаа юм байна л. Гэхдээ тэр нь ажиллахгүй байгаа юм уу мэдгүй. Ямарсан пенз алхаар үзэж байна. Тийм би эспрессо анхудаа ууж үзсэн сэтгэлээ танаар хуваалцъя заяа. Надад лав ингэж юу шиг санагдлаа. Би анх ингэж эспрессо ууж байгаа хүмүүсийг хараад ийм нэг жоох юм сони юм уугаад тэгснээ амар гашуу юм яаж уудаг вэ ингээ ямар царайны хувьд гаргахгүй яаж уудаг вэ гэж боддог байсан заяа. Тэгээд өөрөө ууж үзсний хувьд цэвэр шоколад идэв штэ. Ингээд амтлаад уудаж үзэх юм бол яг цэвэр шоколад шиг санагдсан заяа нөгөө гашуун. Тэрнтэй төстэй санагдсан. Тэгээд харьцуулах амт нь цэвэр шоколад байлаа. Тэгээ болоо.
Чи зогсож байгаа тийм зогсож байгаа гэсэн юм байна. Яг одоо зас гайгүй юм. Хоёр дахь кафе. Выбираем. Очень красивый. Черная смородина. А попить, выпить. Всем привет, я еще раз. Так, это уже у нас второй кафе. Вот, из Сандра. Это моя подруга, самая лучшая подруга. Познакомься. Всем привет. Короче, я давно не говорила по-русски. После Нового года, через год говорю. Попробуем. Вкусно, очень свеже. Да? Мне очень нравится атмосфера в кафе. Выглядит красиво, можно пофоткаться. Это мы любим. Сколько времени сейчас? Время 19:21. Может быть, после 7 они выключают свет, наверное? Да. Очень круто. Здесь еще очень красивая елка. Так, сразу по рукам. Это вкус похож на варенье. Да. Прикольно такой. Мы рекомендуем вам эту кофейню, потому что здесь классное расположение. Находится на Петроградке. Такое мы любим, это красиво. Здесь можно пофоткаться, есть разные десерты, можно позавтракать, поужинать. Вот, поэтому ставим лайк. Она смешные видео. Который натурал это. Не, блогер. Натурал это. Не, блогер. Одоо яг бид нар Невский проспект буюу ингээд Сангт хотын яг төв гудамжаар нь явж байна. Одоо энд бол Оросын баяр гудамжны хал гэж ярьдаг юм байна. Нэр влог хийж байгаа юм чи. Хоёр давхар хэлсэн. Хоёр давхар. А дөрөв. Дөрөв. Шатаад хоёр давхар явах гэсэн юм чи. Дэвтэр номын сангаасаа гарчаад одоо 8 цагаас номын сан хаадаг. Тэгээд ямар нэг шүл ард уумар санагдсан. Тэгээд шүл уухаар шидэд энд ойрхон теремок хийсэн. Тэгээд теремок руу захиалга авчихсан. Захиалгын амар 369 гэж юм минийх. Тийм авцсан аа.
хитээрээ даваа гэж утсан чи уцтайгаа ярьж утсан. Үзэгчдтэйгээ ярьж байна. Аа. Манай үзэгчид их хөр хүмүүс байдаг юм. Тэ? Хоолоо авчихсан. Би юу хэлсэн гэхээр надад харуулъя. Борш амар хүмүүс санагдсан. За тэгээ борш. Тэгээд баян Уумар санагдсан. шүлтэй хоол, борш шүлтэй хоол идмээр санагдсан. Хоол идмээр санагдсан. Борш гэдэг хоол шүл уумар санагдсан. Газ мэдгүй. За бид хоёр хоол идэх бэлэн боллоо. Сайхан боллоо. Thank you. Десерт хэрэгтэй. Чи тэтэшээ явчаад ирсэн тий? Тэгсэн чи яасан? Ер нь үдээ ирсэн. За. Тэгээ 2 шишиг сэрний кейс метанотой 176 гэлөө. Аха. Ричтэй. Манай ажил дээр хүртэл хандах тэрний тийм ч амар гоё биш шүү дээ манай ажлынх шиг. Тийм болохоор буулчнаа авах хэрэгтэй. Гэвлээ хараад буулчнаа хаа. Тэгэл одоо баг хийдэ болсон цаг. Яг одоо орох. За яах вэ боловч нэ орцгоо. Боловч нэ. Тэг орё. Тэгэхээр боловч нэ явсан байдаг юм. Боловч нэ зардаг алдарт зармууд. 3 дахь кафегээр боловч наяг сонглоо. Энд ерөнхийдөө юмнууд боломжийн үнэтэй. Тэгэж хүүхдээ яг миний аваар исэн юм дуусчих. Мэдээж авах гэсэн юм аа. Чи юу авах гэж байсан? Би юу авах гэж байна? Здравствуйте. Мне шоколадный чизкейк. Здесь, пожалуйста. Индийский. Да ладно. Что я? Би сэрээ олж чадахгүй нь уу? Нүүдэл нь биш юм уу? Байгаа шүү дээ. Айгу эсрэг тал. Би олж хараагүй шүү дээ. Бид хоёр боловч нээр орж ирсэн. Яг Невскид байдаг салбар дээр нь ороод ирсэн. Өдөр болгон 19 цагаас хойш бүх юм 25% өндөрдөг. Бүх юм. 25. 33. Тэгээд үнэн маш боломжтой юмнууд нь гэсэн ер нь дэж байгаа юмтай. Гэхдээ би энийг анх удаа харж байна. Энэ бол юу? Кекний флаг, энэ шоколадный чизкейк. Би ялалыг авчихсан. Гэхдээ надад энэ л таалагдсан. Энэ тийм натурал органик Бүх ямар амар муухай амттай юм ч биш. Вау, ямар амар амттай юм ч биш. Нэг юм дундын юм байна. Гэтэ би өмнө хэлсэн шүү дээ. Би тийм амар бүр ингээд хитрхээ нэлон чихэрлээ зүйл дурггүй. Тэгээд надад бол яг боломж юм. Гэтэ энэ бол би яг үнэнгээр нь хэлэхэд дараагийн удаа бол авахгүй маань. Тэгээд энэ мөнгө өрмөргүй. Ямарсан үзэмтэй заяа. Тэгээд мэдээж дээд доод нь гурлээс тараа. Гэтэ энэ дотор нь сарны үе юм. Нэг тийм цэцгнөр бол биш. Тэгээд чи холооны план гэж орчуулсан. Би ч план гэж яг юу гэдэг би. Яг план гэж ер нь бол пирогийг хэлдэг юм байна. Гэтэ дээдлэр ингэж гурлаа бүхээ. Хоёр нэлмаз. Тийм нэлон бол биш юм аа. Зүгээр шоколад нь зөв баг шоколад ч юм шиг. Эрэгтэй гоё юм ээ. Нэлон биш. Нэг юм нөө Хамаагүй шоколад. баг даан шоколад ч Чихэрлэг шоколад. тийм нэлон биш. Чихэрлэг гэхдээ нэлон биш. Праймер сахар идмээр байгаа юм бол яг 56 ч нэр 71. Гэхдээ энэ хэмдэрсэн үнэ. Ингээд 3 дахь кафе амжилт боллоо. За эндээс ингээд нэмэх хүн жижиг хэрэгслүүдийг авч болно.
Дараа нь юмаа идчихээ поднос гэсэн байгаа тэр хэсэг дээр очиж юмаа подносоо тавина. Юмаа идэж дуусчаад өөртөө. Ширээ сандныхны хувьд нэг ямархуу. Өндөр. Гэтэ нам хаагүй мэн. Следующая станция Населенстровская. Уважаемые пассажиры, будьте взаимно вежливы. Oh my god, ямар хөөрхий юм бэ? Здравствуйте. Зэшин 20 давхарлаа гарч ирчихээ. За ингээд нэг давхарнууд нэмэхэд яг ийм хэсэгтэй юм байна. Яг энэ хэсгээс хаас ингээс дахиад хам юм байна. Тийшээ гардеробд байгаа. Тэр үүдэн ч гэсэн байгаа юм байна. Хөрхөн тал байна. Цагаас 10 цаг хүртэл юм кино үзүүлдэг гэсэн. Яг тэр цагийг хэлсэн байгаа юм байна. Нормально. Всем привет, мой друг Таня. Всем привет. Вот, сегодня мы вместе решили снимать видео. Тут в Петербурге новый кафе открылся. Вот, мы хотели бы туда зайти, мы уже зашли тут. Вот, мне очень нравится. Новое место. Мы увидели в Инстаграме Reels одного блогера, который рассказал нам про это место. И мы решили сюда сходить, все протестировать, посмотреть, как здесь что. Вот, расскажи, как тебе? Мне очень нравится, как будто я дома. Вот, очень удобно, очень уютно, комфортно. Мне нравится интерьер, очень в таких он сделан тонах. Вот, здесь очень все красиво стилизовано. Да, согласна. Вот, мебель, всякие интересные дизайнерские решения. Единственный минус — нету матча. Для меня это большой минус, я хотел ее заказать. Он сразу приехал, и я хочу матч. Да, Вот. я хочу матч. Ну, капучино тоже ничего. Вот так вот. Советую. Это мне Приходите, очень вам нравится. понравится. Еще здесь проводятся различные мастер-классы, смотрят кино. Да, Ну и это очень. очень атмосферно. Если вам нечего делать и вы хотите где-нибудь уютно провести время, то можно прийти сюда. Еще плюс я ждала Даню почти час, и Даня уже пришел. Напишите в комментариях, почему я опоздал. Почему ты опоздал? Это мы оставим для подписчиков. Вот. И я посмотрела время 6:50, да? Почти час. Да, это я. Простите. Ничего. Тэрсээ кафе орчоод тэгээ дараа нь энд Мираж гэдэг нэг гоё аим гоё кино театр нэгдсэн байсан байхгүй юу? Энд тийш орж ирэх байж байна. Что-то. Я думаю, может, с этого ракурса мне как-нибудь. Да. Хочешь? Да.
маш энгийн биш, энгийн буус өрмөц содон амар тийм онцлог заяа. Надад маш их таалагдлаа. За тэгээд десертийн хувьд өнгө үзмж загварууд нь надад маш их таалагдлаа. Ерөнхийдөө ганцхан ийм десерт кофеч биш энэ. Тэгээд үндсэн хоол, паста, бусад хоолнууд ч гэсэн гаргадаг юм байна. Өглөөний цайш энд ирээд ууж болох юм байна. Энэ кафег Instagram Reels бичлэгээс олсон. Заавал ийшээ ирж үзээрэй гэж зөвлөмөр байна. Гэхдээ надад маш их сонирхолтой. Та нарын хувьд хамгийн таалагдсан кафе нь аль байсан бэ? Та нар бас сэтгэл хэсэгт надтай хуваалцаарай. Тэгээд энэ удаагийн бичлэг нь илүү өмнөх бичлэгүүдээс илүү сонирхолтой, адал явдалтай, бас үзүүштэй гоё юм гэж бодож байна. Like and subscribe. Bye. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа. Тэр арай шанз яваад байгаа юм шүү дээ. Юу гэдэг лээ? Пянз лөө. Sorry. Всем привет. Мой друг Даня. Блин, подожди, почему? Это больно. Ладно. Начинай. Всем привет. Мой друг Даня. Всем привет. Вот, сегодня я решила снимать видео. Что я сделал? Что? Так что одно время. Конец.